нэрэ. Дараа нэг юм сайхан юу гараад тэгэл яг энэ цаасан дээр үлдээд өөр хийгдсэн юмгүй болчих гээд байгаа. За тэгэхээр юу яа би хугацаа бага учраас хөвчгөнгөө хэлэхэд та нар маань зөв ойлгоорой. Би өөрийгөө томруулах гэдэг юм биш тий. Гэхдээ зүгээр нэг тийм яамны дэргэд нэг ашиглалтын өмнөх цагаараа хот байгуулна гэдэг бол болдгоо юм байна. Нөгөө тэнгийн дотор амгалан гэдэг шиг анх энэ асуудлыг хариуцчихад ер нь болмоор юм шиг нэлийн их тийм зоригтой үзээдсэн асуудлаа мэдэх тусмал ер нь улам навтайгаал дарагдаад хэцүү болоод байгаа. Тэгэхээр энийг бол үнэхээр одоо тийм ерөнхийлөгчдийн дэргэд байдаг юм уу? Тэр одоо юуны засгийн газрын хэрэглэх газрын хэмжээнд байдаг юм уу? Улс орны одоо бүтээн байгуулалтын асуудлыг хариуцах нэлийн тийм одоо эрх мэдэлтэй бүгдтэй шууд харьцдаг. Тэгэхгүй одоо бид нар чи асуудлаа тавихад яамны мэрэгжилтэнд нь асуудлаа тавьдаг. Мэрэгжилтэн газрын дараад газар нь төрийн нарийнтэй төрийн нарийн тэгээ сайдтай гэдэг ингэсээр өтөлчилээд одоо манай яам бол ер нь бас би өөрөө сайдын зөвлөгч гэсэн бас нэлийн асуудал удаа явдаг юм. Тэгэхээр энийг бол нэг тийм зоригтой шийдээд өгвөл нөгөө их хурл дээр нэг 100 жилээр үхэлэхдээ би шадар сайдаар хариуцуулаад яг шадар сайдын статустай юм хүнээр хариуцуулаад тэгээд энэ асуудлуудыг Улаанбаатар тойрсон хот дахин байгуулалтын асуудлаа шийдэхгүй бол нэрээ энэ манайх бол тэрнээсээ эхлэх хэрэгтэй байгаа. Гэхдээ тэр болоогүйгээд өөрөө бол ажил хийж болохгүй шүү дээ. Энэ ажлаа хийгээд явж байгаа шүү дээ. Тэгээд тэр цаг хугацаа эрх мэдлийн олгоод тэр хүн их хуралд асуудлаа шууд оруулдаг. Засгийн газрын хуралдаанд шадар сайдын хэмжээнд оролцоод асуудал шийдэж чаддаг. Тэр яам бүх газруудаа уялдуулаа зохицуулцдаг, орон нутгатайгаа харьцдаг ийм эрх мэдэлтэй. Тэгээд тэр өөрчлөгдөх байх хугацааны хүртэл урт тэр төслийнхаа одоо хэрэгжих хугацаатай бараг холбогдсон. Тэрний төлөө явах одоо ийм амьдралын зорилготой ийм л баг энэнийг хийж чадна шүү дээ. За өөр нэмж хэлэхээр юм уу? Одоо хүндрэл юу байна? За хүндрэл бол ерөнхийдөө юу юм аа? Хүндрэл харьцангуй энэ хүмүүс их сайхан болохоор их хурдан хүлээгээд байх юм. Одоо яагаад жил хагас болчлоо? Одоо байшин барьдгүй гэж. Гэтэл бусад улсын энэ сайхан хот байгуулсан туршлагыг харахад бол доор хаяхад 5-6 жил маш нарийн судалж үзэж жинхэнэ байгаль орчиндөө халгуу талаар нь төлөвлөж байгаа. Тэгж байгаа төлөвлөдөг. Бол монголчууд маань долоо хэмжиж нэг огт гэдэг мөртлөө одоо нөгөө байшин чи хаав нэг бол чи одоо ингээл үлгэр яриад явах гэдэг бас заримдаа нэг бодлоо их хэцүү. Гэхдээ цаанаа бол яг хот төлөвлөн гэдэг бол их тийм удаан хугацаатай. Сая түрүү санчруу дараа хэлж дээ 5 шатны төлөвлөлт явагдсан юм байна. Тэр болгоныг батлуулах гэж бас номоор явбал бараг жил болох юм шиг байгаа. Тэгэхээр таны зүгээс энэ дээр ингээд их гоё анхаарал тавиад энэ их сургуулийн хотхныг одоо жишээлбэл тодорхой одоо бүтээн босголтын одоо төсөл болгоод энэ бүсүүд дээр нэгэн тийм одоо ирээдүйн ядаж одоо шинжлэх ухааны компаниуд байгуулагдахад хөл дээр нь зогсдол татвараас нь хөнгөлж өгдөг, тоног төхөөрөмжөнд оруулж ирдэг юм уу? Нэг тийм тусгай ус болгоод хөгжүүлээд эхлүүл яхан хөлдөө ороход арай түргэн байх болов уу гэсэн юм одоо хүсэл байгаа гэж. Нэгэн газрууд Катар байдаг. Саадын гэдэг бүх юм байж байгаа шүү дээ. За баярлалаа. За одоо нэг хэлтэл үлдсэн байна. Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төсөл боловсруулах ажлын талаар мэдээлэл. Хэлтгийч үндэсний ойлголт байдлын зөвлөлийн ажлын албаны ахлах референт 60 сайхан. Байдас нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байна. Нийслэлийн иргэдийн хурлын нарийн бичгийн дарга бас оролцож байна. За баярлалаа. Та бүгд энэ өдрийн амгалан гэлтэй. За миний хэвлэл хэлтгэл хотыг дахин хөгжүүлэх хуулийн төслийн боловсруулж байгаа ажлын явц талаар мэдээлэл байна. За Монгол улс үндэсний аюулгүй үзэл баримтлал бол үндсэн хууль иргэний хуулийн дараа орох эрх зүйн тулгуур суурь бичиг баримт болдог. За энэ үндсэн аюулгүй үзэл баримтлал маань 2010 онд шинжилэгдэн батлагдсан. За тэгэхээр зэрэг улс орны аюулгүй байдал хөгжил дэвшлийн талаарх төрийн болгоод хүний аюулгүй байдлын асуудал бол чухал байр суурь эзлэхээр болж байгаа. За энэ дээр хүний аюулгүй байдал гэсэн тусдаа дэд бүлэг нэмэгдэж орж ирж байгаа. За энэ хүрээнд нийслэлийн хүн амын төвлөрлөг тархаан байршуулах зорилгоор дагуултуудыг төлөвлөж нийслэл орчмын бүс нутгийг өндөр хурдны авцсан эрчим хүч инженерийн байгууламжаар найдвартай хангаж холбох хот суурь газрын ерөнхий хөгжлийн ерөнхий төлөв иргэдийн аюулгүй ажилд амьдрах нөхцөлийг бий болгох зорилтод нийцүүлэн шинжилж хот байгуулалт төлөлтийг хатуу мод эрх зүйн зохицуултыг боловсронгуй болгох орон сууц үйлдвэр хөгжлийн барилга инженерийн байгууламжийн газар хөдлөлтийн төсвөрлөлтөд үнэлгээ өгч 8 баллын газар хөдлөлтийг төсвөрлөх шаардлага хангахгүй барилга байгууламжийг хүчтэйгэх. Яг одоо ингээд хууль маань бэлэн болж байгаа юм тийм. Хуулийн төслийн ерөнхий бэлэн болж байгаа.
Тэгээд ингэмээр байгаа. Сая ярьсан одоо энэ нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, хот байгуулалтын хууль, хотыг дахин төлөвлөх гэдэг энэ хууль өөр ямар хууль вэ? Энэнийг юм цогцоор нь харж тэгээд хотын төлөвлөлттэйгээр нийлүүлж боловсруулмаар байгаа. Тэгээд мөнх хоёр дарга энэ аюулгүй зөвлөл дээр байж байгаа энэ хуулийг боловсруулж байгаа та бүхэн одоо нэгдээд нэг баг болж ажиллаад ингэж л оруулахгүй болвол наа чи ингээд тусдаа бид нар ингээд бодоод суугаад байдаг. Тэгээд уйлдаж өгөхгүй их хурлаар ороод ойлгомжгүй болчихгүй гэж бодож байгаа. Чи одоо яг тэдэн зүйлтэй ер нь бол одоо бид нар гадна дотноос хардаг энэ хууль гарчих юм бол одоо нийслэл хотын дахин байгуулах одоо энэ тэлхтэр эрх зүйн үндэс нь бүрэн бүрдэж чадж гэнэ үү? Нөгөө хуулиудыг хамтарч хэрэгжүүлэх үү гэдэг ингээд жоохон практик шинжтэй зүйлээс нь яриул зүгээр баг. Ерөнхийдөө хууль үндэслэлийн үндсэн агуулга бүтэц үзэл баримтлалыг бол тохиролцсон. Тэр сайн дээр хуулийнхаа жагсаалтыг харууллаа. Тэр хуулийн жагсаалт харагдаж гэр орооны нэг энэ яг боцоо. За шинэ бүтээн байгуулалт хөтөлбөр дотор бол 15 хуулийг шинэ бүтээн байгуулалтын хүрээнд 15 хуулийг шинээр батлах мөн 10 гаруй хуулиудыг нэмэлт өөрчлөлт оруулах ийм зохицуулт хийх шаардлагатай гэж үзсэн. За энэ хүрээнд дотор бол 8 дээр нь хотын дахин хөгжүүлэх хуулийг шинээр боловсруулах ийм залдарцаа явж байгаа. За мөн нэмэлт өөрчлөлт оруулах дээр нийслэл хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг дахиж тодтол хийгээд дахиж оруулж ирж батлуулах ийм чиглэлүүд өгөгдсөн. За энэ хүрээнд бол хотын дахин хөгжүүлэх тухай хуулийн төсөл дээр 2 жил гаруй одоо үндсэндээ ажиллаж байгаа. За зам дээр барилга хотын байгуулалтын яамнаас хуулийн төслийнхээ үндсэн чиг баримжаа гаргацсан. За дээрэс нь бол ерөнхийлөгчийн захирамжаар одоо энэ улсын их хурл ерөнхийлөгчийн таман газар аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны саналуудыг нэгтгэж боловсруулах чиглэлээр ийм ажлын хэсэг байгуулад ерөнхийдөө энэ хоёр ажлын хэсэг маань нэгдээд гол зарчмуудаа бол тохирцсон. Одоо нэг зөрүүтэй зарчмын зөрүүтэй нэг 5-6 асуудал байж байгаа. Тэднийг хэлэх юм бол за энэ дагуулт суурьшин шин тус байгуулах асуудал дээр энийг нэмж оруулах гэсэн ийм асуудал тавьсан. За энийг бол нэмж болох. Гэхдээ гол төлөв нөгөө хот байгуулалттай холбоотой хот байгуулалтын хууль руу хандахаар тийм асуудлууд давхцаад байгаа гэдэг байдлаар энэ дээр бас жоохон зөрчилдөө үүсэж байгаа. За тэгээд энийг бол яг аюулгүй байдлын зөвлөл ерөнхийлөгчийн шин тамга газар хотыг дахин хөгжүүлэх хуулиндаа үлдээ. Тэрний хажуугаар нөгөө хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн дээр нэмэлт өөрчлөлт оруулах байдлаар энийг зохицуулаад дээрэс нь улсын их хурлын тогтоол дээр зарим хамрагдахгүй асуудлууд оруулаад ингээд шийдээд цогцоор нь явчих гэсэн ийм саналуудтай хүрээнд асуудал маань яригдж явж байгаа. За бас нэг маргаантай асуудал гардаг нь бол нөөц талбай гэдэг асуудал гэр хорооллыг дахин төлөвлөж хөгжүүлэх дээр орж ирээд байгаа. За энэнийг бол ялангуяа энэ олон улсын байгууллага JICA-гаас нэлээд санал тавьж байгаа. За тэгээд Японд бол ийм нөөц талбай гаргаад энийг дундын зориулалтаар ашигладаг бас мөн хөрөнгийн хөвсөр болох зориулалтаар одоо ингэж борлуулад газрынхаа мөнгнөөс тэр дэр бүтцийн асуудлыг шийдэх чиглэлд юм байна. Манай дээр бол зөрчилтэй гол асуудал нь болохоор нэгдүгээр газар маань тийм олигтой өндөр үн хүрч чадахгүй. Тэр нь бас нөгөө дэд бүтцийн асуудлууд нөгөө хөрөнгөний хэсрүүдийн хангалттай их усур бол нэгдүгээр чадахгүй. Хоёрт нь бас нөгөө газартай холбоотой янз бүр маргаантай юмнууд дээр энэ маань бас за ойлгосон. Тэр түрүүн дээр бахан хуулийн жагсаалт дахиад гаргаад тах та. Одоо энэнийг бид нар нэг ийм хүрээгээр л хармаар байгаа. Тэр хот суурингийн төлөвлөлтийн тухай, хот суурин төлөвлөлтийн бүсчлэн тогтоох, хот суурин газрын ногоон байгууламж энэ хэрэгтэй, газрын үнэлгээ, нийслэл хотын татвар яриад байгаа, орон сууцны барилгыг шинжилэн барих хэрэгтэй, барилгыг хуваан өмчлөх, за тэр орон сууцны санхүүжилт, газар зохион байгуулалтыг шинжлэх тухай, газрыг улсын мэдэлд эргүүлэн татах, хурдны замын тухай, авто зогсоолын тухай гэж яриад байдаг. Хог хаягдл, хаях, ангилан устгах, ашиглах гэж бүсийн нэмэгдэл, хот байгуулалтын тухай хууль, хот тосгоны эрх зүйн байдал, хот суурины усан хангамж, нийслэлийн эрх зүй, орон сууцны тухай хууль, барилгын хууль, газрын хууль, бүрчилсэн хөгжил, кадастр, газрын төлбөр гэдэг ийм хэмжээнд асуудлаа бид нар яг зурга хараад энэ баг ингэж харж тэгээд дотор нөгөө уялдаануудын яг хийж л одоо тэр нөгөө өглөөр юу хаана яг таарж гин гэж хийдэг шиг л гэр барьж байгаа юм шиг яг ингэж л харахгүй бол нэг хуулийн дээр бид нар суугаад за тэгээд нэг лоозон дэвшүүлээд ингэж яваад бол би бол энэ ажил тийм бүтэлтэй болохгүй. Тэгээ өнөөдрөөс эхлээд энэ бүхнийг нэг уялдуулах чиглэлд ажиллая. Мэдээ төвлөрөх газар нь одоо нийслэл Улаанбаатарыг
захирагчийн алба тэгээд энэ аюулгүй зөвлөл дээр бас ингээд ажлын алба мэрэгжлийн хүмүүс ингээд ажиллаж байгаа. Тэгээд хууль зүйн яамтайгаа бид нар ярих ёстой. Дараа нь их хурлынхаа гишүүдтэй ярих ёстой. Тэгээд эндээс нэг бол нэг асуудлыг барьж аваад нэг их хурлын гишүүн оруулаад нэг яам оруулаад засгийн газар нэг санал болгоод байвал энэ ажил маань явахгүй болчихж байгаа. Тэгээд саяын түрүүчийн ярьдаг нөгөө хотын бохирдлын асуудал, нөгөө оюутны хотхны асуудал гэдэг энэ бүх юмаа нэг цогцоор нь харж ярья. Тэгээд ийм том асуудал байгаа шүү. Би түрүү нэг 5 асуудлын дотор хот суурин төвлөрлийн тухай нэг асуудлыг та нар заавал одоо ярих юмдаа оруулж хөтөлбөр төсөлтөд оруулаарай гэдэг бол ийм л учиртай болоод байгаа юм л та. За жаргал сайхан болцсон уу? За сууя одоо. Тэгээд энд их хурлын гишүүд энэ бодлого тодорхойлох одоо хэмжээний улсууд нэлээ ирсэн байна. Та бүхэн асуух зүйл байвал асуугаад, ярих зүйл байвал саналаа хэлэх зүйл байвал тэнд гараад бас саналаа хэлвэл сайн байгаа мэрэгжлийн улсууд. Тэгээд эрхэм баяр дарга нэг одоо нэг 20-30 минут ярилцаад ингээд энэ одоо хэлэлцүүлгээ хаавал яасан. За. Нэг хүн 2-3 минут багтаа саналаа хэлээ. Тэрч мэтгэлцэн тул их л баг хугацаа байна. Баярлалаа. Тэгээд энэ ялангуяа хотыг дахин хөгжүүлэх тухай хуультай холбогдуулан нэг онцгой анхаарах хэрэгтэй хэдэн зүйлийг хэлмээр байгаа юм. Гэтэ энийг хэлэхээс өмнө би ямар ч байсан хотын ерөнхий төлөвлөгөөний одоо ерөнхий зургийг манай хотын удирдлага гаргасан явдал бол маш чухал зүйл болсон гэдгийг зориуд тэмдэглэж хэлмээр байна. Бас ч одоо нэг ойрын жилүүдэд Улаанбаатар хотыг үйлдвэрлэлтэй аж ахуйн чиглэлээр, суурьшлийн чиглэлээр нь ямар байх вэ гэсэн хандлага гараад ирдэг явдал бол бас нэг зүг чигтэй болж байна гэсэн үг. Тэгэхдээ шинэ бүтээн байгуулалт хөтөлбөр дээр ч уг нь тусгасан байгаа юм. Тэгээ энэ дээр ч үндсэлж мэдээж хэрэг хот төлөвлөлт хийгдсэн байж байгаа. Асуудал дэндүү их өрөөсгөл хандсан. Би харин сая ерөнхийлөгч хэлж байгаа зүйл дээр нэг зүйлийг хэлэхэд одоо манай их хурал төрийн ажил бол цаана нэг бизнесийн сонирхол, компани сонирхол байвал их хурдан явдаг. Цаана зүгээр нийтийн сонирхол байвал их удаан явдаг. Ийм нэг их хоёр дабл стандарттай болчиход байгаа юм. Бизнесүүд лобби гэх юм бол их олон асуудал маш хурдан шийдэг. Тэгэхгүй зүгээр нийтийн яг одоо төрийн алба захиргааны зүгээс хийгдэж байгаа нийтийн зорилттой ажлыг ойлгосдог. Энэ дээр би өөр тодорхой зүйлийг хэлж чадсан тэрний үхээр зэрэг гэр хорооллын төлөвлөлт, ялангуяа гэр хорооллыг инженерийн шугамар холбох төлөвлөлт бол маш муу хийгдэж байгаа, хийгдэхгүй байгаа. Азийн хөгжлийн банк зэрэг ганц хоёр газрууд одоо төсөл хэрэгжүүлэх замаар л хийлгсэн болохоос биш энэ дээр бол ерөөсөө хөдөлж өгөхгүй байгаа юм. Гэтэл нийтийн орон сууц барин жишээ нь одоо 7 дугаар хороол 14 дугаар хороол гэдэг ингээд хасар их том хөрөнгө оруулалттай бизнесийн төлөлт болохоор зүгээр дороо их хурлаар орж батлагдаад дороо төлөвлөлт нь гараад дороо зураг нь гараад дороо макет нь гараад ирж байгаа байхгүй. Тэгэхээр ийм хоёрдмал байдлаар асуудал хандж байгаа байдлыг бид эхлээд би бол зориуд шүүмжлэе гэж байгаа. Ер нь бол хот төлөвлөлтийн асуудал дээр бол яг үүндээ би нэг зүйлийг шүүмжилж байгаа. Энэ бол социализмын үеийн хот төлөвлөлтийн арга хэлбэрийг ерөөсөө хаяхгүй байна. Социализмын үеийн хот төлөвлөлтийн нэг онцлог нь бол орон сууц чинь тэгэхээр нийтийн орон сууц гэж ойлгож байна. Социализмын үед ойлгомжтой. Яагаад гэвэл амны орон сууцыг зөвшөөрдөгч байсан, амны орон сууц руу инженерийн шугам татдагч байсан. Яагаад гэвэл нийтийг зохион байгуулалтаа хуарагнуулах энэ төлөвлөлт нь бол яхахгүй нийтийн орон сууц байсан. Амны орон сууц руу инженерийн шугам татах юм бол хувийн өмчийг өгшүүлсэн хэрэгтэй ийм байдал үүсэх хандлагатай. Тэгээ бүр сүлд нь аргаа бараад өөрөөр хэлбэл нийтийн орон сууц барих замаар орон сууцчлуулах нь бүтлгүй юм байна гэдгийг 86-7 оноос эхэлж ойлгоод амны орон сууц барих хөтөлбөр тэр үед гарч эхэлж ирсэн. Арай нөгөө нэг цаг зөөлрөх үед. Тэрнээс өмнө бол ер нь амны одоо хашааны газар руу инженерийн шугам татах үг ярьсан бол хэрэгт орохоор байсан. Яг бол хувийн өмчийг өгшүүлсэн. Гэтэл одоо яасан гэхээр зэрэг эргээд
Тэр үед одоо тэр албан ёсны үзэл сурталч тийм байж, бодлогонч тийм байж, хувийн өмчийн эсрэг үзэлснаа байсан байна. Нийтийн одоо орон сууцнд таарагнуулах тийм одоо бүр социалист төлөвлөлт нь байсан байж гэж бодъё. Арчилсан дэглэм шилжчихээд одоо шинээр амны орон сууцаа тоглох орон сууц бий болгох чиглэлээр явуулах төлөвлөлт хийгээд эхлэхээр зэрэг өнөөдөр бол бас тэрийг одоо эсэргүүцэх эсвэл зогсоох байдалд ордог байхгүй. Яасан гэхээр зэрэг том одоо нийтийн орон сууцны бизнес хийх гээд одоо тэр улс төрчид компаниуд